Шоуг зорин ирж үеийн залуустай авьяас чадвараараа өрсөлдөх залуусын дунд хөдөөр нутгийн залуус цөөнгүй байгаа. Тэгвэл яг одоо тэдний нэг болох Завхан аймгаас оролцож байгаа оролцогч 462 дугаартай Баасан доржийн шалгаруулалтын тайзнаа гарах ээлж ирсэн байна. За амжилт хүсье. Баярлалаа. Бусдаас харамлан чамайг хайрлаа. Бодол давтан санаа ширцуухаа. Мөрөх холбон шүлийг дозохяага. Энэ бүхнээ чамдан зориулъя. Анхны харимээ амраг хайрын үгээ За. Баасан доржоо. Чиний хоолой сая ингэ дуулаад ингээд үнэхээр гоцгоод юм үнэхээр байхгүй байна. Хоёрт нь энэ сайхан дууны аяыг тийм ухаагаар дуулаад хэрэггүй л дээ. Өөрчлөөд дахилт руу орж байгаа хэсэг бол үнэхээр таалагдсангүй. Хамгийн гоё, хамгийн час гисэн аяын чи аваад чаяад шал өөр аяа болчих жоох юм. Энд чинь чамайг тэнцвүүлэхгүй гэдэг юм руу бас татж гинаа л гэсэн үг. Тэгээ миний бодлоор болохоор ингээд одоо өшөө юм гарах гээд байна удаа гэж гарах гээд байгаа юм байл өшөөл гоё гээл байхгүй болсон. Тэгээ нэг ингээд эхэлжээснаа л аюу гоё ихсэн шүү дээ. Аюу ихтгэлтэй. За одоо ингээд өшөөл гоё дуулалт гарах юм байна гэж яваад байсан. Тэгээл нэг сонирхолтой биш. За ингийн өөр байдаг. Тийм л уйтгартай. Дуулалт. Эний нэг бодол давтан санаа ширцуухаа гэдэг чинь нотны хөвч гэсэн аюу гоё аялал байхгүй. Дараа аюу энгийн мөртлөөс чи тэгсэн чи тэр хамгийн гоё хэсгийг шал өөр болгоод дараа гэлүү нэг тийм нэг утгагүй болгоач байгаа юм. Тэгснэ яг дахилтан дээр нь анхны хайрын мэнот гэснийга муухагаар автсан дэшега. Барцаадлаа аваад. Тийм. Наад чи нэг дуулж байгаа хүн нэг кикстэн гэдээ ярьдаг шнэ нэг хоолоо алдчихдаг үед тэгж яадаг байхгүй. Гинт өөрөө контрол алдаад нэг сонин яачдаг байхгүй. Тэгж байгаа юм сонсогдсон. Хэрвээ чи тэгж хийх гэжсэн бол хамгийн сүүлдээ амраг хайрын үгээ хэлээч гэ тэгээд дээшээ 50 үедээ хамаагүй ингэж хийсэн бол дуундч авцалдаг байсан. Тэгээд дуугаа чи алаа хийчих шиг боллоо да сая бол. Би чамаг бол бас нэг талаар магтмаар байна л да. Өмнөх нэгдүгээр шатн дээр бол Иба битэр бол чамаг үгүй гэж хэлж ирсэн юм байна те. Тэнцвэлэхгүй гэж хэлсэн юм байна те нэгдүгээр шатн дээр. Нэгдүгээр шатн дээр болдоо гана арилгаж чамаг тийм гэж тэнцвүүлж ирсэн байна. Харин энэ удаагийн шатн дээр би чамд ахиц гарсан байна гэж бодож байна. Юу гэвэл чи айгүй гоё төгөлдөр хуурчтай хоршиж мэдэрч бас чадсан шүү. Энэ бол бас сайн тал. Миний бол зөв л байсан би нэгдүгээр шат дээр тэнцвэлэхгүй. За дааш. Бай. Тэр юм бороо байсан юм тийм. За яхаа тэр чи аваад байна. Ибрүсээс тал дээр яхаа чи өөрөө сэтгэж хийсэн үү? Өөрөө сэтгэж хийсэн байна. Зүгээр яхаа миний хувьд бол зүгээр яхаа өөрөө мэдрээд одоо филинг авч зүгээр мэдэрч дуулж байгаа тэр байдлууд ч юм уу. Хичээл зүтгэл чинь бол үнэхээр таалагдлаа гэж хэлмээр байна тий. Одоо иймэрхүү л байна тий. Өшөө юм гарах юм шиг санагдаад байгаа байхгүй чамаас. Гарах юм шиг санагдаад байгаа мөртлөө цаана нэг ингээ байгаад идэг. Гүйцэтгэлийнхаа л нэг аргыг шиг болохгүй. Яг яавж гарах уу? Яа тий гоё дотоод юм яаж гарах вэ? Цаана нэг юм байгаад юм шиг надаа
За одоо ингээд өшөө 2 дугаар бадгаас ахилтаас гой болгондоо гэж ингээд ангууд юм чи харагдахгүй ингээд дуусчихлаа. За дүгнэлтээ хэлэх үү? За гана. За ганагаас эхлэе. Миний хувьд үгүй. За би бас үгүй гэж байна. Нэгдүгээр видеорээ түрүүн би хальт хийсэн. Тэгээд үгүй татгалж ирсэн биз дээ. Тэгээд гэсэн үгүй. Мэдээж 3 үгүйтэй болчихлоо. Гэхдээ би чамд байглаасаас их гоё мэдрэмж байна. Тэрний чинь төлөө би чамд тийм гэж хэл. Тоолох нь бол тэнцэхгүй. За ингээд тэнцсэнгөө. Морхон шүлэг доо захяага ин бүхнээ чамдан зориулъя Агны харимэн очи манай баасан дөрч яг юун дээр алдсан гэж бодож байна шээ. Ой жоохон сандарсан л юм байна. Миний бодлоор чамаг чи бол дуулах гэдэг энэ сайхан зүйлийг бол хайж болохгүй яг энэ чигээрээ сайн илүү дахиад хөдөлмөрлөд энэ төрлийн тэмцээнүүдэд оруулах бас зүгээр хаа тийм ээ. За баярлаа. Жохоо алдчихлаа. Гэхдээ зүгээрээ харин аав нь харин дахиад шантрахгүй гоё дуулнаа.